Аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дарга Эрдэнэт цэцэг дарга Насанбат хууль эрх зүйн хэлэлцээний дарга Алтан Чимэгнаар энэ сарын 4-ний өдөр аймгийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцж ажил хэргийн ярилцлага өрнүүллээ. Уулзалтын эхэнд аймгийн прокурорын газраас 2016 онд хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хийсэн ажлын тайлан мэдээлэл тавьсан юм. Дархуул аймгийн прокурорын газрын хяналтанд хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудаас 2016 онд нийтдээ 2157 гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөнгөөс 17.9%-аар буурчээ. Тус байгууллага нь цаашдын үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод нээлттэй байх бодлогыг баримталж ажиллах бөгөөд үүний хүрээнд нээлттэй алханы өдрийг зохион байгуулж мөн сургалт сурчлагын ажлыг шат шатны төрийн байгууллагууд явуулж байна. Прокурорын байгууллага нэг зарчим баримталж байна. Энэ юу гэхээр прокурорын байгууллагын үйл ажиллагаа нээлттэй байх ёстой. Ил тод байх ёстой. За энэ утгаараа прокурор бол төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллагууд, хэлэлцэл мэдээллийн байгууллагуудтай дээр нь иргэд олон түмэнтэйг хойрхон байх ёстой. Хийсэн ажлаа нууц хахгүйгээр үзүүлэх, харуулах, таниулах ийм ажлыг бид нар бол энэ жил зохион байгуулна. Урд нь бол манай хуулийн байгууллагуудын ажилд нууцлагдмал юм шиг юу гэж байгаа мэддэггүй янз бүрийн хардлага сэтлэг байлаа. За энэ зохисгүй байдаг бол бид энэ 2017 оноос халднаа. Нөгөө талаар бид нар бас энэ хүний их ханх талаар бас нэлээд ажил зохиохоор төлөвлөж байгаа. За энэ үднээс бид нар бас энэ оны ихэнд бас нэг 21 зүйл үхээ ажлын чиглэл гаргасан байгаа. За энэ чиглэлийн дагуу бид нар ажил зохион байгуулна. Тэгэхээр прокурорын байгууллага бол үндсэндээ өнөөдөр хууль тогтоомжид нэгмөр хангуулах эм чиг үүргээ бол төрийн нэрийн өмнөөс биелүүлж явдаг ийм үүрэгтэй усууд. Тэгэхээр энэ үүргийнхаа дагуу өнөөдөр бид нартай уулзж байна. Бид нар юмсан гэмтрээс орсон сэргийлэх зөвлөг ажлыг зогсоолох зөвлөлийн үйл ажиллагаанд прокурорын ажил хамгийн чухал байдаг. Ялангуяа өнөөдөр гэмтрээс орсон сэргийлэх хуулийг хэрэгжүүлэхэд прокурорын байгууллага хамгийн чухал үүрэг үүсдэг. Энэ дээр нэгдүгээрт нь бол ямар ч сан тухайн орон нутагт гэмтрийн нөхцөл гаргалтын шалтгааны түүнийг арилгах арга зам. Ялангуяа зарим нэгэн байгууллагуудад дээр бол энийг арилгуулах дүгнэлтийг гаргадаг. Энийг зэрэггүй хяналтын тавьдаг. Мөн гэмтрээс орсон сэргийлэх чиглэлээр хууль сурчлах ажлыг зохион байгуулдаг. Шалгалтыг хийдэг гэдэг олон зүйлүүдийн ажил хийдэг. Энэ ажлуудын үр дүнд 2016 онд бол манай прокурорын байгууллагын ажлын үр дүнд бол гэмтрийн гаргалтууд бол 20% буурсан байна. Энэ бол манай гэмтрээс орсон сэргийлэх ажлын сайн өгсөн үр дүн гэж өнөөдөр прокурортойгоо шилжлээ. Уулзалтын үеэр аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дарга Эрдэнэт прокурорын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт ирээгүй хууль тогтоомжийг нэгмөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан хараат бус шүүх, эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн прокурорын тухай хуульд заасан байдаг. Мөн тус байгууллага нь гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах үүргийнхаа дагуу аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дэргэдэх гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Тиймээс тус байгууллагаас орон нутгийн удирдлагуудад тавьж буй санал хүсэлтийг хүлээн авч тодорхой хэмжээгээр дэмжих болно гэвэ.